За засгийн газар ерөнхий сайдын төлөвлөлтөд сайд нар бүрдээд арай 7 хоног байх шиг байна. 7 хоног энэ цөөхөн хоногийн дотор засгийн газар одоо бүгдээрээ л төр 98-аар данхар болцсон байна. Төрийн үр ашгийг яри, төрийн өмчт компаниас ихцлээ гэдэг одоо асар их хариуцлагатай зүйлсүүдийг өнгөрсөн цөөхөн хоногийн дотор ярьдаг болчлоо. Үнэхээр та бүхэнд бас баяр хүргэе, амжилт хүсье. Өнгөрсөн хугацаанд яг энэний эсрэг сарын өмнө 2 сарын өмнөөс л яг энэний эсрэг зүйлийг өмнөх төсвийн тодтолоодын үеэр тас эсрэг зүйл ярьдаг байсан ингээ богино хугацаанд өөрчлөгдөж байгаад нь одоо амжилт хүсье. Эдийн засгийн хүндрэл хаалга тогшихуш бүр ингээд ороод ирчихсэн. Бодтойгоор тэр иргэд бизнесээр аль хэдийн мэдэгдээд эхэлчихсэн. Тэгэхээр муу зүйлд ч гэсэн бас сайн талууд байдгийн гинлээ. Одоо энийг ашиглаад гişнэн хэдийгээр хүндрэлтэй асуудал гарах ч гэсэн энийг ашиглаад тэр эдийн засгаа зөв зүйтэй болгох энэ олон зүйл алхмуудыг хийхийг одоо бүрэн дүүрэн хэмжиж ажилланаа. Харин энэний хүрээнд аль болох тийм иргэдээс биш анхан шатны алуун хаагчдаас илүү тэр дарга цэрэг нэрээс тэр бизнесүүдээс биш болж өгвөл тэр төрийн өмчөөсөө эхэлж тэр хасалт таналт олон зүйлүүдэд хийх бодлогоо барих нь одоо их зүйтэй. За энэ асуудлаас гадна ерөнхий сайдаас өөр нэг зүйл асуух гэсэн. Ер нь ерөнхий сайдын одоо засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болоод албаны нууц, төрийн нууцтай холбоотой асуудлууд байдаг. Та ер нь төрийн нууцтай холбоотой асуудлуудаар ямар бодлого барьж ажиллах вэ? Өнгөрсөн хугацааны улс даяараа шүүгсэн нөгөө айхтар болон оптек гэрээнүүд чинь зарим нь одоо хүртэл нууц хэвээрэл байгаа шүү дээ. Энэ нууцуудын чинь цаана л эдийн засгийн хүндрлийн олон зүйлүүд л нуугдсаар л байгаа шүү дээ. Энийн дээр та нэгдүгээрт нь ямар бодлого чиглэл баримтлах юм. Хоёрдугаарт нь ер нь төрийн нууцтай холбоотой төрийн нууцыг ил болгох асуудал дахиад засгийн газар ерөнхий сайдад байдаг эрх үүргэн. Энэ зориг агсны хэрэг гэдэг хэрэгдэр та ер нь болоо танаа засгийн газар энийг ил болгох шаардлагатай зүйлсийг нь олон нийтэд нээлттэй тавих зүйлсийг одоо хийвэл яасан юм бэ? Зориг агсны хэрэг гэдэг өөрөө сүүлдээ одоо бүр донгийн шинжтэй болоод 30 жил болчихсон. Улс төрийн арга хэрэгсэл сонгуульд ялчвал энийг илрүүлэх гэж хэлдэг. Одоо илэрсэн баг маргааш нөгөөдөр зарлах гэж хэлдэг. Сонгуулийн арга хэрэгсэл болдог. Саяхны сонгуулийн арга хэрэгсэл болоод бахан кино шив болоод явж ирсэн. Энэ одоо нэг юм тодорхойгүй байдал нууц зүйл чинь өөрөө дараагийн ард иргэдийн бухимдал, ард иргэдийн тэр бие биенийхээ тарих толгооваад эсэн бусаар ашигладаг энэ зүйлийн л нэг хэрэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр энийн дээр одоо энэ 30 жил болж байгаа энэ хэрэг дээр та ер нь ямар бодол саналтай байдیں۔ Энэ чинь өөрөө дахиад энэ 3 шатны дээд шүүхээр шийдэгдсэн гэж үзэж болох хүмүүс хүртэл одоо айл өрхийн телевизээр гараад шударгаас яриад сууж байдаг. Энийн чинь дахиад төрийн үнэлэмж, шүүхийн үнэлэмж олон зүйл чинь энийг дагаж бас унаад байна шүү дээ. Тэгэхээр яг энэ асуудал өөрөө засгийн газрын эрх хэмжээний асуудалд байдаг болохоор энийн дээр та нэг бас нэг тодорхой байр суурь илэрхийлээч. Энэ бол үнэхээр мэдээж тэр гүйцэтгэх ажлын мөрдөн байцаалтын ингээд олон зүйл ярьж болох байх л да. Тэгтэл эн чинь одоо хугацаа дамжаа, хэмжээ, улс төрийн тэр нэг байр суурь, элдв янзын зүйлд ашигладаг зүйл нь одоо хэрэгс гэтэрлээ шүү дээ. Одоо энийг нэг тасан зогсоовол ер нь яасан. За ерөнхий сайд хариулт өгье. За одонгийн зохицол гишүүн маш чухал асуулт асуулаа. Энэ асуултыг бол нарийн тодорхой судлаад танд хариуг нөхөн зүйтэй гэж бодож байна. Ер нь мэдээж төр эмчин нууцтай байх ёстой, тэр хуулиа дагж мөрддөг байх ёстой. Гэхдээ онцын шаардлагагүй асуудал бол засгийн газрын хуралдаанаар нууцаас гарч болдог. Хэрвээ тийм тодорхой асуудлууд байх юм бол тэр нууц Монгол төрийн аюулгүй байдал нууцлалт үл хамаарах бол энийг нууцлаас гаргаж олон нийтэд ил тод мэдээлэх болно. Нийл тод байдал гэдэг бол хяналтын хамгийн сайн хэлбэр хэвтэ хариуцлагын тогтолцоо гэж арчилсан нийгмийн чухал хэлбэр. Энийг бид төгөлдрүүлэхийн төлөө тантай хамтарч ажиллаж энэ улсын их хурлын хяналт шалгалтын хууль олон санаачлагуудыг хэрэгжүүлж байсан. Энэ бол хэрэгжих болцоотой. Зориг агсны хэргийн талаар ч гэсэн би хэргийн материалтай уншиж танилцаагүй мөртлөө би бас энэ цээж мэдэн ярих болцоо алга байна. Тийм учраас энэ асуудлаар манай хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатар танд бас хариулт өгнө. Судлаад хариулт